Энэ шагналыг гардуулахдаа баялаг бүтээгчид аж ахуй нэгжийнхаа улс орныхоо хөгжилд оруулсан, гэхдээ хамгийн шилдэг технологиг нэвтрүүлсэн, хамгийн олон ажлын байрыг бий болгосон, бас татвар хураамжаа хамгийн бас идэвхтэй төлж улс орныхоо хөгжил дэвшилд өв нэмрээ оруулдаг. За мөн олон төрлийн өнгө дизайн бас шилдэг чанаруудыг нэвтрүүлсэн олон үзүүлэлтээр нь шалгаруулдгийг та бүхэн маань мэднэ. Энэ арга хэмжээ зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол улсын дэлхийд танигдах, дэлхийд хөгжлөөрөө хүлээн зөвшөөрөгдөх, бас дэлхийдээ хүл нийлүүлэн алхаж байгаа гэдгийг тодорхойлох ийм бүтээн байгуулалтууд ажил хэрэгүүдээ гэж би хөвдөө дүгнэж байна. Учир нь Монгол улсын нийслэлийн хөгжил бол Монгол улсын маань хөгжлийн тол нийслэл маань хэдийн хэрийн хугацаанд хэр хурдтай хөгжиж, хэр зөв жишг тогтож, хэр олон сайхан ажлууд өрнөж амжилт бүтээлээр гэгээлэг өөдрөг сайхан байна. Төдий чинээ Монгол улсын өнцөг болон бүрт хөгжил дэвшлийн шинэ жишг тогтно гэж бид үздэг. Тийм ч учраас энэ жил анх удаа нийслэл хувийн хвшлээр дэмжих төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны баримт бичгтэй болж байгаа. Энэ бодлогын баримт бичгээ бид боловсруулж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өргөн барьж удахгүй хэлэлцүүлэхээр ихтгэл ажиллагаа хангаад байна. Энэ бол төр хувийн хвшил, нийслэл, баялаг бүтээгчид одоотойгоор хамтарч ажилладаг. Хэн нэгэн албан тушаалтны үжил бодол эсвэл хувийн сонирхлоор бус бодлогын баримт бичгээр тулгуурласан ойлгомжтой, тодорхой, хууль эрхцэн хүрээнд бие биенээ дэмжиж ажилласан, хамтдаа хөгжсөн ийм хотыг бий болгохын тулд бий болгож байгаа бодлогын баримт бичиг. Та бүхэн маш сайн мэдж байгаа. Би ч бас өөрөө бизнес эрхлэлтэй, бизнес аж ахуйн зовлон жаргалыг нэгдэх хүний хувьд чаддаг, чадвартай, туршлагатай, хариуцлагатай, дээрээс нь нийгмийн хариуцлага өндөр биелүүлдэг хувийн хвшлийн баялаг бүтээгчтэй аж ахуй нэгжүүдэд бодлогоор дэмжиж бүх зүйлдээ бүх талаас нь бодиттой дэмжих энэ үзэл баримтлал зарчмыг хатуу баримтлан ажиллаж байгаа. Баялаг бүтээгчид бизнес эрхлэгчдийн ажил нэр төрийг бас чадхаасаа чадахгүй нь олон, танихаасаа танигдахгүй нь олон нэр төдий сургалтуудын цаасны цүнхний албан тушаалтны хармаандах аж ахуй нэгжүүд үгүйсэлдэг бас унгаадаг гэдгийг би маш сайн мэднэ. Тийм учраас чаддгийн задгаар чадахгүйг гэдгээр бас ялгаж салгаж чаддгаа толгон дэмждэг, чадахгүйг нь байх байранд нь байх ёстой гэж үзэж байна. Тийм ч учраас энэ ажлын үр дүн гарч улс орны маань хөгжил хэр хэрээрээ хурцсаж төсвийн хөрөнгө хэр хэрээрээ бас хэмнэгдэж та бидний ажил амьдрал шудраг, нээлттэй, ил тод ийм байдлаар цааш нь үргэлжлэе гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байгаа. Хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээл, хөгжил гурав хамтдаа байдаг гэдгийн үлгэр жишээг та бүхэн харуулж ирсэн. Улам цааш нь хичээгээрэй гэж хүсье. Нийслэлийн хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байхыг билгье.